гоё юм би. Ингээд Яна ч базар дээр минь одоо яах ёстой би одоо. Одоо баскагийн кашуудаар хөвөх чинь. Амьдралдаа хизээч авч байгаагүй тийм гоё сюрприз байна. Багийнхандаа баярлаа. Өдөр бид таны төрсөн өдрийн влогийг хий гэж бүр зорин камеруудаа. Оо ямар гоё. За өнөөдөр миний төрсөн өдөр миний номын номын баярын эхлэл. Би өглөөс ирээд ерөөсөө айгүй их юмд орлоо. Welcome to 30 club л гэдэг юм. Өмнөх төрсөн өдөр дээр дандаа ажлынхантайгаа байж идэгсэн бол энэ удаас өдрийн талбад их болуулаа байх юм шиг байна өдөржингөө. За тэгээ влог гоё үргэлжлэх болтугай янжинд бол маа нөгөө. Одоо өглөө нь бид явж бэлгийг авах хэрэгтэй. Тэгсэн чинь сая янчгаагчийг дээлэнд явуулчлаа. Тэгсэн чинь янчгаагч бэлэг авах мартангуудаа намайг хам тавь хийж авч ин гэсэн чи би аим бантангууд уучлаарай би нөгөө ажил руу орж юм өөх хэвээр хэлсэн. Төлөвлөгөө жоохон өөрчлөлтөө. За цаадах чинь бол ер нь айгүй аялах дуртай тий. Тэгээд энэ жил маш их аялна гэсэн болохоор бид нэр тэр гоё хоббинд нь зориулаад гоё бэлэг авах гэж байгаа. Тэгээд ямар газар байхын удахгүй харуулъя. Нэрээ нэг юм хэлэхэд одоо ингээ гутал сонгож авахд чинь өө тийм үү. Ингэж хэлэхгүй шүү дээ. За сүүл дараа нь оруулчих. За бит хоёр штэ тий яг одоо Наран молын Timberland Mongolia дээр ирсэн байна. Эндээс бит хоёр ерөөсө баска ихчин зүгээр аялал дугаалганд тохирох хувцсыг сонгохоор ирсэн байна. За тий хамгийн зөв сонголт бол Timberland гэж бодоод зориод ирлээ шүү. За тий дотор ороод зөндөө гоё юм байгаах гэж бодож чинь шууд орцгоё. За ер нь бол баска гэх янчгаагч хоёр яг нэг сайзын буюу маш жижигхэн 36 өмсдөг. Энэ гутал ер нь их таалагдчихээн. Энэ гутлыг өмсөн чи миний нуруу айгу амарч чинь. Яг тэгэхээр энэ нумтай юм байна л да. Энэ шинэ ирсэн загвар шүү. За тэгээ харах юм бол наашаа одоо харуулаарай. За хүн би дэвтэйхэн уул модонд авирахад ч айгу гоё юм байна. Энэ хоёр өнгө бол хоёулаа гоё юм байна. Цаатахны чинь сонголт юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ загвар гэхдээ арай илүү амьдралд илүү ойрхон юм тий. Яг хүүтэн нойтонд бол өмсч чинь бороо ус нар салхины хамгаалалттай. Тэр энэ бол юу н хамгийн аим практик загвар байгаа юм тий. Энэ бол бүр өнгө нь аим гоё. Уны халуунд бол халууц суулахгүй шалгана. 4-5 загвараас юу н бол сонгож авъя гэж бодчих. Явтай энэ бол нэлээд дээгүр байрыг эзэлж байна. Дараагийн танилцуулах загвар бол энэ байна. Хэрвээ энэ загварыг сонирхыг гэх юм бол энэ пүүз бас аим гоё орж ирж байгаа хгүй юу. Давуу тал нь юу гэхээр хөл амрагчтай энэ уул молон бүр гоё зав. Дараагийн санал болгож байгаа загвар бол одоо энэ байгаа хгүй юу. Ийм гоо цайралт марилттай болохоор 100 мөн бол зэвүүн загвар. За энэ миний өмссөн байгаа пүүз болохоор усны хамгаалалттай. Дэстэй гутал чинь бас айгу төвхтэй шүү дээ. Энэ бол ингээд зүгээр сайхан тааруулаад чинь. Хөл нь бол үнэхээр өвтэйх юм байна. Аппликейшн татхад залхуурдаг. Зурагтныхаа удирдлагыг болохоос залхуураа тэгээд өдөржингөө юу ч үзгүй байждаг. Тэр хүнд бол шүү дээ. Ерөөсөө ийм одоо үдээсгүй пүүз бас байж болж байна. Эсвэл энэ ээж болж чинь зүгээр углаад гарна. Гэхдээ гоё загвар. За би та нарт энэ гутлыг эсэлтэйгээр шалгаж харуулъя заа. Хүмүүс намайг яг хулгаалаад зутлаг гүү ахгүй би энэ чи шалгаж байгаа ахгүй пүүзий чи ерөөсө гүүж хараа шалгана. Харж өвсөн чи ийм гой цүнх вэ. Нарныг л ойлгодог. Тэгээ бороо усны хамгаалалттай 13 инчийн лаптоп ордог цүнх байна да. Ер нь бол эндээс зүгээр бүв бүрэн хувцлаад гарахад зүгээр алах юм байна. Би сая хараад байсан чи уул руу джинс өмдтэй гаргачих штт. Юу гэж дээ болохгүй штэ. Timberland-д ирсэн өмд чи өмдөг нь өмсөн штэ.
энийг болохоор сонгоход надад бүр маш хэцүү байлаа. Тэгээ би гутлын сонгочлоо. Энэ бүр амар гоё бит эвтэйхэн хүн өдөр тутам өмсөх тохиромжтой өнгөр нас гоё. Хамгийн гол нь усны хамгаалтгүй учраас энэ удаадаа болчих. За энэ болохоор үдээс бүдэг шаардлагагүй. Энэ их гоё юм байна. Гэхдээ өнгөн нөгөө нэг дээгүүрхтэй жоохон тохирохгүй учраас энийг болчих. Тэгээд усны хамгаалтаа өдөр тутам өмссөн ч уул хатанд өмссөн ч хөл дэвтэйхэн гадаад өнгө үзмжийг харсан ч энэ цаатхан чи амар таалагдана гэдэгт итгэдэг. Бид бүр баг 100% саналаар энийг сонглоо. Дээгүүрхийг сонгоноо. Тэд ингэсэн. Энэ бол их байж болох хамгийн сонголт байхгүй. Гэхдээ цаа чи энэ өнгөийг сохгүй. Энэ бас муу адил. Өнгө нь их гоё байгааз. Дандаа цаа чи Египтэд амьдрахгүй штэ. Бас Монголдо бас аялна. Тэрийг нь тооцоолох хэрэгтэй. Хавар намар зунаа бодох хэрэгтэй гэд энийг хассан. За энэ бол мэдээ зөвхөн үсээд л таалагдж байгаа штэ. Тэгээ үүсээ чи өөрөө энийг авал авахгүй юу те. Энд дээр их олон юм ярихгүй. Тэгээ явж хамгийн зөв сонголтоор энэ тодорлоо. За тэгэхээр хавар зун намар аль ч үйлрэл тохиромжтой. Өглөө өдөр орой аль ч үед тохиромжтой хамгийн зөв сонголт энэ байна. За цаг 12:26 болсон байна. Бид гурав билгээ явах болсон. Сая баск хичээж жат бид гурыг ингэж яваа гэж мэдэхгүй яжгаа хичээ цэцэг захичих юм аа. Би тэгээ сая амар худлаа ирсэн. Амар над руу залгасан. Яжгаа чи хаана гэж би за яас. Тэгсгийж аргалаа цэцгийг авсан. Тэгээ бид ичүүд номынхын нээлтэн дээр билгээ өгье гэж бодож байна. Яа сая бэлгийн барьцсан явж исэн чинь урдаас гарч ирээд. Одоо цэгч аргалагч хоёр тийм нууцаар. За сайн байцгаана уу? Ирсэнд баярлалаа. За миний хувьд анхныхаа номыг намайг бүтээсэн хүмүүс зориулуу гэж аваад ингээд аав ээж би хичээл айгуу романтик бичсэн. Тэгээ ер нь номыг аваад маргааш сэтгэл санаагаар унтсан. Тэгээ юу болсон мэдэхгүй. Happy birthday to you. 39 жил болоо. Билэг бэлдсэн тэгээд өөр нь энэ зэрэг аяллаа маш их өндөртэй байгаа билээ. Энэ дахь ингээ гутал аа. Тэгээ энэ гутлыг өмсөв. Бүхий бүх ганц л авч ирэх гэж юу. Яа би эдийн зүгээс. Юу бэ? Ёо ямар гоё юм бэ? За аялсан гоё. Маргааш намын баярлага өмсөж чуу. Ёо ямар гоё юм бэ? Ёо аялсан. Аялт чи амжилт гээд бидний. Яа хөөрхи юм би. Баярлалаа. Миний бэлэг надад бүр амар таалагдлаа. Би үгүй ийм махамсан гэж бодоод тэгээд ямар үнэтэй юм бэ? Ямар үнэтэй юм бэ гэж давхгүйсэн нанд ч яасан үнэтэй би. За би тэдийн төрсөн өдрийн ээлжид сюрприз. DJ одоо баскагийн кашуудаа хөвөх гэж байна. Би тэр ч бас тааварлахгүй шүү дээ. Хандарчид ягаад дуртай краш нэг гэхээр чаа баска хэвэн зэдэг анх үүсгэн байгуулах та. Тандрын нөгөө нэг бүх тгээс салсан ч илүү. Нэг дуунуудын авсараад амар уран зориг авч тэгж явсараа дуртай гэсэн. Би бас хаваасаа дугаасаа амар дуртай. Угаасаа. Баярт. Энэ бол яг гоо сайхан татдаг краш. Би бол сансарбаа краш нь болох чи тэгээ ягаад энэ сансарбаад дуртай ингээд юу нэг нэг сонсоод тахлаар сансарбаагийн хувцлаад өөртөө ихтэй байдал тийм харизма тэгээд их тийм байдал нь бас гэрт амар таалагддаг гэсэн. Зүгээр ингээд энэ духан дээр ойлсон. А тийм шүү дээ. Би ингээд замаа харж иж яахгүй бол ороод замдаа замаа. Тэгээ бүр аян битсэн чи дараалаа. За тэгвэл аян битсэн. Аа. Вау. Одоо ихээ би авах юм байна. Угаасаа Баярт яг угаасаа юм гэдэгтэй ч тийм. Зориулаад крашд нэгээр авах.
ярьдаг. За намайг маш сайн мэддэг хүмүүстэй хамт байна гэдэг ямар сайхан бэ. Энэ миний краш одоо ням самбууг авч маань байна. Миний краш Сансармаа байна. Сансармаа бол одоо миний цорын ганц эмэгтэй Монгол краш маань ахгүй. Болдотрахынхаа дууг сонсохоор сэтгэл зүйн краш ахгүй. Дууг сонсохоор хэвтэйхэн болоод миний Солонгос краш Хуаса буюу түүхэн хамгийн их таалагддаг. Та нарын нөгөө бүгд тгээс эхэлдэг гэ дуу байдаг. Би анх нөгөө нэг Human Z-ийг нээж яхад бүгд тгээс эхэлдгийг автобусны ард сонсоод жигнэсээ ингээ миний бүр самсаа шархираад бүр ингээ тэгээд энэ хүн тэр дууг ямар азар хийсэн бэ гэж боддог байсан байхгүй. Тэгээ одоо 6-7 жилийн дараа харсан чинь краш гэж байгаа санагдаа дуу нь миний краш шүү гэж. Би нөгөө зураа шоуг үзэх төвштэй нөхөртөг амтандаа үздэг. Тэгээ би бүр Баярбатыг үзээ бүр ингэдэг байсан байхгүй. Тэгээ манай багийнх навагстай сайн мэддэм байна. Миний бараг амьдралдаа хизээч авч байгаагүй тийм гоё сюрприз байна. Багийнхандаа баярлаа. Хизээч бинэ арахгүй насмен хэрвээ чиний орон зай эндүгэ болвол хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно.